Сайн байна уу агшаа? Хэрхэн хуримтлуулж сурах вэ? Сайн байна уу? За над асуултанд чи одоо хоёулаа ярилцъя. Хуримтлуулах олон арга байгаа. Би чамд өнөөдөр хуримтлуулахад гол нэг арга хэмнэлтийн тухай ярьж өгье. За. Ер нь санхүүгийн хуримтлуулахын тулд санхүүгийн шийдвэр гаргадаг. Хуримтлуулах уу? Өрхөө гэдэг. Ингээд санхүүгийн шийдвэр гаргахад хүмүүс жоохон том шийдвэр гаргана гэж ойлгоод идэгюм. Үнэн хэрэг дээрээ бол хоёрхан хүрээндэл шийдвэр гаргана. Нэгдүгээрт нь орлого. Орлогоо яаж олох вэ? Орлогоо яаж нэмэгдүүлэх вэ? Дараагаар нь олсон орлогоо яаж зарцуулах вэ гэдэг. За орлого бол ер нь 2-3 зүйлд шингэдгэлтэй. Нэгдүгээрт хэрэглэн орлогоороо. За янз бүрийн хэрэгцээнүүдэд хангана. 2 дугаарт нь хадгална, 3 дугаарт нь хуримтлана. Тэгээ хадгаламж хуримтлахаар хоёр ялгаатай. Тэгээ хуримтлал дээр бол хугацаатай хадгаламжинд хийж болно банкнд. Дээрээс нь үн цаасны зах дээр үн цаас буюу хувьцаа бонд худалдаж авч болдог. Тэгэхээр гэрлээ гол юм нь болохоор санхүүгийн шийдвэр дээр олсон орлогоо хэмнэх үү, өрхөө гэдэг шийдвэрийг л гаргадаг. Багшаа тэгвэл хамгийн сайн санхүүгийн шийдвэр гэж яг юу юм бэ? За хамгийн сайн санхүүгийн шийдвэрийг олохын тулд одоо жишээ ярина. За. Юунд дуртай вэ? Гэрлээ. Би зайрмаг идэх дуртай. Тэгээд хямдхан болохоор нь өдөр бүр хаяад идчих гээд байдаг. За иддэг зайрмагных нь үн хэдв? За сүүн зайрмаг 3000 төгрөг. За наадах дээр чинь чамд гой зааж өгье багш. За юу. За ер нь бол монголчууд бид нарыг эвэг дээдс маань биднэрт юуг зааж сургаж өгсөн бэ гэхээр олсноороо биш хэмнэснээрээ баяждэмаа гэдэг. Тэгэхээр хэмнэлт их чухал арга байгааз. За хоёулаа жишээн дээр ярина. Хэмнэлт яаж хийх вэ? За хэмнэлт хийхин тулд нэг юм их сайн анхаараарай. Хэмнэсэн мөнгөө хадгалж ээж энэ хэмнэлт болно. Эннээс хэмнчээд тийш нь зарцуулах юм бол мэдээж хэмнэлт биш. Зүгээр л хэрэглээгээ сольж гинэ гэсэн үг байна. За тийм учраас хоёулаа хадгаламжийн нөхцлүүдийг гаргаж ирэх хэрэгтэй. Өнөөдөр манайд хугацаатай хадгаламжийн сарын хүү 1.3% байгаа. Тэгэхээр чи минь өдөрт нэг зайрмаг иддэг, өдөр болгон иддэг гэхээр сард 90,000 төгрөг хэмнэх боломжтой болж байна. За тэгвэл 5 жил энэ мөнгийг хадгалъя. За дараа нь бас нэг чухал юм байгаа. Би түрүүн хэмнэсэн мөнгөө хадгална гэдэг нэг чухал юм хэлж өгсөн. Одоо дараагийн хэлж өгч байгаа зүйл бол хэмнэж байгаа мөнгө чинь чиний хэрэглээнд нөлөөлөхгүй байх ёстой. Одоо нэг тийм хэрэглээгээ хавцсан одоо нэг тийм байдалд орж болохгүй гэсэн үг. Тэгэхээр хоёр дахь нь бол хэмнэж байгаа мөнгө чинь хэрэглээнд нөлөөлөхгүй шүү. За юу. За ингээд би нэг жишээ чам дээр бодож үзүүлье. За ингээд 5 жил хадгалнаа. Хуримтлуулсан хадгаламжийн чинь мөнгө бол 5,400,000 болно. Чи энийг иддэг байсан. Энэ хэмнэснээрээ ямар ч хэрэглээнд чинь нөлөөлөөгүй. Тэгээ хадгалсан байна. Хүүн 2,809,049 төгрөг нийлээд 8,299,000 төгрөг 49 төгрөг болж байна. 2,299,049 төгрөг болж байна тийм ээ. Одоо гэрлээ чи яг миний хэлсэн дээр 20 жилийн хугацаанд ямар үр дүн гарах вэ гэдгийг чи нэг хэлээд ихтэй. 21,690,000 төгрөг хадгална. Цуглуулсан хүн дангаараа 127,46,372 төгрөг нийтдээ 148,736,372 төгрөг. Тэгэхээр багшаа яагаад цуглуулсан хүн хадгалсан мөнгнөөс их байгаа юм бол? За гоё асуулт. За тэгэхээр банк хүмүүсийн мөнгийг удирдахад тусалдаг өөрийнхөө бүтээгдэхүүнээр. За ингээд хадгаламж хийсэн мөнгийг чинь банк уг нь цаашаа өөрөө ашиглаж байгаа. Зээл болгож өгч байгаа. Тэндээс орлого олж байгаа. Тэгээд хадгалуулсны чинь шагнаж хадгалуулсан мөнгнөөс чи илүү
хөөний орлого өгсөн байна тийм үү? Тэгэхээр энэ дээр нэг тодорхой далимдуулаад нэг жишээ хэлчихье. 20 жилээр орон сууцны зээл авсан хүмүүс ингэж ярьдаг. Зээлсэн мөнгнөөс илүү зээлийн хүү төлөөд байна гэж ярьдаг. Яг энэ хоёр адилхан хүү ингэж өсдөг. Хүү ингэж өсдөг гэдгийг харуулж байгаа юм. За тэгээд энэ тооцооллыг хийхдээ юу яадаг шүү. Мөнгөний цаг хугацааны үн цэнийг ашигладаг. Маш гоё тооцоолдог аргууд байдаг. Тэрүүний нэгээр нь ингээ ашиглаад гарцсан. Өөрөөр хэлбэл итгэж болно. Энэ тоонд итгэж болно гэсэн үг. За тэгэхээр ийм хүү бол асуулаа гэрлээ. Яагаад ийм хадгалсан мөнгнөөс их байваа гэд. Энүүнийг Альберт Эйнштейн хэлсэн байдаг. Хөөний гайхамшиг бол ертөнцийн 8 дахь гайхамшиг гэж хэлсэн байдаг. За тэр санааг бол энэ өөрийнхөө тооцоон дээр ингээд бид нэр харж болно. Улаан зураас нь хүү байна тийм ээ? Жирийн хүү байна. Нөгөө цэнхэр зураас нь бол ингээд бүр огцом дэшээ өсөж байгааз. Тэгэхээр нэг ийм тоо байдаг шүү. Хадгаламжийн хүүг 1% өсгөхөд хөөний орлого 52% өсдөг. 1% өсгөхөд хөөний орлого нь 52% өсдөг гэдгийг Альберт Эйнштейн цохон тэмдэглэсэн байдгийг. За. Одоо юу ойлгосноо манай гэрлээ хэлж өгөөч. За багш. За санхүүгийн шийдвэр нь хоёр зүйл дээр гард юм бэ. За орлого олох, орлогоо нэмэгдүүлэх. Санхүүгийн шийдвэр нь хоёр зүйл дээр гард юм байна. Орлого зардлаа оновчтой тооцоолох. Орлого маань болохоор орлого олох, орлогоо нэмэгдүүлэх гэж байдаг бол зардлаа хэмнэх бас оновчтой захиран зарцуулах гэдэг зүйлийг бас хийх хэрэгтэй байна. Яг санхүүгийн шийдвэр энэ хоёр дээр л байдаг. Дараагийнх нь юу ойлгосон бэлээ? Хэмнэлтийн мөнгө нь хэрэглээнд нөлөөлөхгүй байх ёстой байна. Тэгээд мөн хэмнсэн мөнгөө хадгалж байж хэмнэлт жинхнээсээ болд юм байна. Тэгээд ухаалаг зарцуулах хэрэгтэй. Тэгээд шаардлагагүй зардлаас зайлсхийх шаардлагатай байна. Тэгээд бид нар энэ хэмнсэн зүйлээ ирээдүйдээ зориулж хэмнэж байгаа юм шүү гэдгээ таны ярианаас маш сайн ойлголоо. Тэгээд эд зүйлсийг хаяхын оронд дахин ашиглах эсвэл өөр зориулалтаар ашиглах нь бас чухал юм байна. Яг зөв ойлгосон байна. Баярлалаа. Баяр хүргье. За